Hello kitties, welcome to my channel. 일루긴 world and vibe. 나이만 Sky. Subscribe 따라 join my day. Kitties family. Хой. Ирүүгийн сүг тавтамаар би сая бууз идмээр санагдаад гадаа ерөөхдөө бол ингээд нилийн юу вэ? Бүрхэг өнөөдөр юм нэг юм банштай цавгаад гэртээ өвчмөр өдөр байдаг штэ. Үнэхээр юм цаг агаар нөхцөл бол ер нь жоохон онцгүй. Тэгээд ер нь ингээд гадаад амьдардаг хүмүүс Монголд байдаг шиг сайхан банштайс шанаад идэт гівтий гэж бодсон боловч банш байдгүй. Тэгээд зүудээсээ чанах нөхцөл байхгүй. Сүү байгаа ч нөгөө нэг Монголын цайн идэ байдгүй. Мэдээ Монголоос сахиж авч маавал юу юм хийс надад л угаас юу байх вэ гэж хаасан. Тэгээд би сая Facebook ухаад өвччихсэн чи хараа Facebook дээр манай энэ Сан Францискогийн групп дээр 50 шиг бууз $40 хөлтөөсөн бууз гээд. Тэгээд 16 бууз гинөө өвшөө 10 бууз илүү хэдэн бууз илүү мэдгүй хийдэг юм шүү. Тэгээд ийм салааттай тэгээд ингээд сүйдээ цайтагаа бас ингээд зарж ийн гээд тэгээд би угаасаа бууз хийчихэд худлаа штэ. Угаасаа худлаа. Тэгээд би сая бууз цахиалаад тэгээд уул нь хөргөж өгдөггүйгээд тэгээд гадаа бороо ороод тэгээд би машин барьж чадахгүй. Тэгээд ямартач би чаад өчээд ингээд манайхтай бол ерөнхийдөө аюу ойрхон газар байсан. Алхаад явхад 15 минут, машинаар бол 5 минут л юм байна. Тэгээд би мессеж бичсэн чи хараа их чинь нөхрөөс асуугаад тий тэгээд нөхөр завтаа бол хүргээд өгьгээд тэгээд хүргээд өгсөн надаа. Тэгээд би бороотой өдөр ингээ бууз итгэхээ сууж ийн амар аз жаргалтай амар байна. Ерөнхийдөө ингээ энэ мэдрэмжийг бол гадаад байдаг хүмүүс хамгийн сайн мэддэг. Ингээд Монгол хол идмэр санагдаад өсч Монгол хол итгэхэр бүр амар гой санагддаг. Тэгээд би сүдэ цай бас ирсэн байна надад. Тэгээд би танарт тавсан хоол үзүүлье. Тэгээд аюу хөөрхөн ингээд уцаар мессеж хийдэг гэсэн амар хурдан хүргээд ирсэн надаа. Тэгээд ингээд сүдэ цайг ингээд кофе аянд хийцэн. Тэгээд энэ болохоор буудсан салааттайгаа би одоо танарт харуулъя. Бараг л ресторан. Тэнгэр та. За ингээд одоо танарт харуулж ш. Ингээ халбах зэрэг ингээд ирсэн юм байна. Тэгээд хонин бууз. Зазан. Би одоо энийг хитэн. Тэгээд би бас нөгөө юу харуулъя. Одоо энийг итгэхэр сууж ийн. Тэгээд бас ийм их бууз. Ийм их бууз авсан. Тэгээд энэ бууз дотор 50 шиг байгаа гэсэн. Тэгээд энэ $40. Тэгэхээр монголоор бол үнэтэй. Гэхдээ Америкт бол энэ л амар том боломжийн юм. $40-аар 50 шиг бууз аавна гэдэг бол та нар Монгол жаргалтай амьдарч байгаа шүү. Бууз муу зэн $40 гэж Монгол мөр хэдэн төгрөгийн буудыг одоо ийм буудыг $40-аар авч байна. Энэ жигсэн бууз нь болохоор ингээд сүдэ цайтаа $16. Энэ бол Америкийн хувьд бол бүр маш хямдхан үн. Бүр үнээр ингээд бүр бараг л free. Тэгээ би энэ буузаа хөргөшөндөө хийчихье. Тэгвэл одоо гисчгүй бас хайр юм. За хүлээж ий. Тэгээ бирэ буузаа идий. Яна гэрэл хүдрээ тохиол. Далцгантайгаад энэ энийг салгаад сая бүр энийг ширээтэй наашин татаад ёо хамгийн юм өвдөх төглөө нөө босготой энэ нэг гэрэл байрлуулсан байдгийн гэсэн тэр гэрлийнхаа утсыг хөлөөрөө татаад цолтой л нөгөө авсан хідэн буузаа сүдэ цагаа шалаар нэг тараагаа хийцэн. Тэгсэн бол одоо тэгээд уйлаад бороотой уйлаад жинхнээс гадаа гараад бороонд уйлахаар нүлмэс харагддгүү гэх тэгээд ингээд чиг утсаар байхгүй. Зя. Ингээд Америкт бүх юмыг утгаар иддэг. Тэгээд ингээд яг одоо би танарт Америк стилээр бууз үзүүлье. Юм юмра. Сад идэлээ гоё юм буузны банк хий. Энийг монголчууд нэг сонирхолтой биш ахаа хөө. Угаасаа Монгол амьдарч байгаа хүмүүс чинь бууз муудыг нэг тоохгүй шүү дээ. Өсвөдөө хийгээд идэж чинь аваад идэж чинь дэлгүүрт төлдөв зарж байгаа зүгээр асуудалгүй. Мэн занд бол эн чинь бол бүр ингээд
Маш сайхан хоол. Сад идүүл одоо идэж үзье. Нэг жоохон камера үл ялэг доошлуулчих та тийм ингээд. За ингээд зөвхөн царайгаа гаргаад гэхдээ би нэг сэрэг ритмэргүй гараар идмэрхэн гараа ватсан л та. Гомтой бодод. Энэ боозыг хийсэн хүн хичээ та өнөхөр лаг бууз идэх хүн байх шүү. Тэгээд би ерөөсөө ингэж YouTube энэ хийж бодоогүй зүгээр сайхан бууз авч идэх гэж бодсон. Тэгсэн чинь яагаад ч салаад нь бат зэрэг юм сэглэндөө амттай гэхдээ гоё юм байна. Амар амттай. Энийг одоо яг юу гэх юм бэ? Бууцны мокбан юм ааш юм бэ. Би тэр нэг чихэрний ASRM юу гэж хэлчлээ нөгөөдгөө алдгүй. ASRM гэж хэлэх гэж байгаа зүгээр л монголчлоод асарм гэ тийш монголчлоод асарм гэж хэлсэн чинь хүмүүс асарм гэж хэллээ бла бла гэд. Би асарм гэж хэлмээр би I'm Mongolian. Монголчлол үстэй бүгд л өөр өөрсдийн яг үндэ солонгосын мокбан гэдэг юм хүртэл одоо ингээд монголчууд мукбан гэдэг ингээд өөрчлөө хийцэн тэгээд нөгөө л бүр кагаар дуудаж муу за мокбан энтер гэдэг ингээд л идэг шүү дээ. Ер нь бол бүр мокбан шүү дээ. Мокбан. Сүдэ зэн бол яг юу юм шиг байна. Яг удаа л ууж л та тэгээд. Энэ дөрөв хатан сүдэ цаймаа гэдэг тэр юм болов? Тэр юм шиг байна. Би хатан сүдэ цай уудаг. Тэгээд тэрнтэй адилхан хамтан яг нэг юм магадгүй Монгол идэ олддгүй хальтаа. Тэгээд зүгээр ингээд юм хатан сүдэ цай гэж олсон магадгүй гоё. Юун голж хэлэх сүдэ цаймаа гэж тоо. Агуу ч юм өөрөө чансан ч юм хатан сүдэ цай чинь нэг юм. Базавд би нэг дотор талд нөгөө нэг ингээд утгаад үзье. Тэгэхээр нэг юм байгаад идэг шүү дээ. Тэгвэл хатан сүдэ цай мөн үгүй л өөрөө чансан. Юм утгаад орно ямар нэг юм алга ихч өөрөө чансан юм. Тэгвэл бараг л хатан сүдэ цай шиг чансан бэ. Тийм ээ. Давсан жахан сул юм ихтэй их юм. Гэтэ яг амт нь бол гоё юм чинь асуул яг давсыг бол хүн өөрөө нэмээд сүдэ цайнд нэмчих болно. Бууз нь бол гоё юм. Хөөе нөө бууз айдаггүй. Би хуцаад за дахиад нэг бууз идцгээе. Басраад бас сүртэй байна гэдэг. Амар. Туга бууз айдیں۔ За харснаа чүүсэн гойцныг бүр ярахааргүй амар гомдтой. Яа би одоо л ингээд амьдрахын ажралыг мэдэрч байгаа юм шиг мэдрэмж авч байгаа нэг удаа. Ер нь бол ингээд сайхан хоол идэх бол яг л бид нэр яг амьд явах. Бид нар яагаад ингээд мөнгө олоод идэх юм бэ? Сайхан хоол идэхин төлөө мөнгө олт юм шүү.
Нэг хоолны чимээ сонсож чаддаг хүмүүс бол миний бичлэг үзэх ер нь тийм ээ. Яагаад гэдэг ойлгож байгаа юм ер нь би гэдэг амар сэжигэн сонсогддог яг тийм үзээ яддаг хүмүүстээ ийм хоолны бичлэгнээс ер нь хоод байсан дээр ийм чимээ сонсох дуртай хүмүүс байдаг шүү дээ. Би бол мукбан бол амар үздэг юм солонгос хоол идчихэж байгаад ингээд ийм хатуу юм одоо нэг ийм crispy юмнууд идчихэж байгаа бичлэг үзэх амар дуртай. Би өөрөө crispy юм их сайн идэж чаддаг. Тэг хүмүүс идчихэж байгаа чимээ амар гоё байдаг. Би тиймэрхүү YouTube бичлэг амар үздэг. Тэгээд ийм хоолны бичлэг үзэх дуртай хүн байвал үзээрэй. Дургүй байвал алгасан дээрээ нэг уурч үргээд стресстүүлдэг шүү. Намайг яагаад заваад гараараа идээд байгаа юм бол бодож магадгүй. Гэхдээ би ер нь буулгыг бол гараар л иддэг. Жид сэрэмжээр хатлаас нэгтэй. Угаасаа бууд гараар идэх гоё шүү дээ. Миний би ер нь сая дөнгөж сая унтаас ирсэн л тэгэхдээ одоо ерөөхдөө бол 3 гэрч जैन л да. Яг үндэ миний өглөөний цай болоод байгаа байхгүй юу? Ингээ би сая 1:40 үед ирсэн үү? Тэгээд өсөж юу идэхээ шийдэж чаддгүй. Тэгээд дүүр даашаар хоол идэх гээд ингээд бодсон чинь яг ингээд идэхүүг бодоод фэйсбүүк авчихсан жарын боосны зар гараад тэгээд боосны зарыг ороод хаяг нь хийгээд үзсэн чинь манайхтай амар ойрхон байгаад тэгээ би азар харин хургуулж аваад тэгээд одоо би ингээд идээд тэгээ бүр YouTube-ээс сууж нэг яг уу яна авч дараа. Дахин нэг идэж. Би цадчлаа. Гэхдээ би энэ гурыг үлдээж хоёрын оронд аваамааргүй байна. Энэ гурван бууцыг бас харьлах хэрэгтэй шүү дээ. Ингээд идэхэд бэлэн болгогдсон багт нь идэхгүй байвал гомдох байлгүй дээ. Гэхдээ би ерөнхийдөө нэг юм инфо бичлэгээ сураагүй яадгүй хүмүүс ч нөр ингээд юм шүү дээ. За ингээд бооц идэгч гэж мэгээд би тэгж одоохондоо чадахгүй байна. Явандаа тэгээд юм мокбан хийвэл тэгээд явандаа гоё хийдэг болох байх. Юу их гоё иддэг болох гэдэг юм уу яах вэ? Хуцаал байх юм а дууга гудар. Гой хоол ч цаанаасаа бүр бүжиглмээр ч юм шиг дуулмаар ч юм шиг уйлмаар ч юм шиг санагдаад их хэцүү юм аа. Эсвэл үед яг гэртээ ингэж гой монгол хоол идэж. Хэцүү амарлаа. 4 хоногт би монгол хоол шалж идсэн л юм байна л та. Гэхдээ өнөөдөр нэг цаг агаар байдлаас болоод арай ондоо юм. Тийм нартай үед нэг яадаг шүү дээ. Хүмүүсээс өгүүлдэггүй юм бараатай бүрхэг өдөр. Би бууцаа идчихээд урагшаа гадаа амиргааг харуулъя. Йой. Монгол хүн хоол идчихэд яолж болдгоо гэдэг чинь тий. Энэ хэлнэрсээ боосны үлддэг тавьсан. Багуулж. Амьд дээрээс намттай хоол идээд сууж иж
Энэ амьдрал гоншгонод яах вэ нэрм. Яа. Талтад уйлах нь. За сүүлийн ганц буусаа иччихээ. Ингээд цацсан л та гэхдээ яг идчих. Амьдралдаа талархаж амьдрья. Ийм сайхан бууз гэдэг хоолыг манай Монголын хин гэдэг хүн зохиолсон юм болоо. Тэр хүн өстө жинхэнэ алтан медаль зэдаад өгөөд өгмөр юм. Өгөх хүн алдахгүй надад өгсөн чи яах. Би бол шагнал магнаас авал. Бист амар шалаа. Шууд суурин дээр нь шууд бараг сая 10 хэдэн бууцыг нэг дор идчихлээ. Миний хувьд бол энэ бүр амжилт шүү. Би ер нь бол хаалт идэхээр дандаа ингээ үлдээчдэг, дандаа ингээ нэг үлдээдэг төрлийн хүн байхгүй. Тэгээд өнөөдөр бол сэтгэл санаад байгаа ч юм уу би бол амар идлээ. Өөрөөр бахарч байна. Жирүү ингэж идэж болон заримдаа. Юу гэж хуцаад бай. Яа одоо цаймаа ингээ хоолны араас цаа. Би буцаад унтмаар байна. Хүмүүсээс ирж. Яа ичгүй дэ буцаад одоо ингээ ногоороо унтаад өгөх юм шүү дээ. Ярилтгүй сайхан байлаа. Тэгээд бууц хийж өгсөн ихчтэй баярлалаа. Та нар тэгээд санд амьдардаг бол энэ ихчээс бууж авч идээр надад амт амар гой санагдлаа. Тэгээд та нар хэрвээ үнэхээр санд амьдардаг дугаарыг асуух юм бол би та нарт асуух юм бол тэр асуусан хүнийхэн комментийн доор хичээн дугаарыг үлдээж өгье. Монгол санд байдаг хүмүүсээс намайг үзээд идэм билээ. Тэгээд хэрвээ энэ ихчээс бууз авч идэх юм бол хичээн боосны дугаарыг авъя өгөөч гэвэл би доор нь ингэж хичээн дугаарыг бичээд өгье. Би тэгтээ нэг хичээн ингэ бичлэг ингэж хэлээгүй л дээ. Амар дураараа нөгөө нэг тэгтээ угаас ихчэд нэг тийм гай болохгүй байх бодож чинь би дураараа бичлэг хийгээд амар гой санагдаад хөөрөөд гой бод идмэр санагдаа. Тэгээд бод идэж байхдаа хөөрөд бичлэг хийжлээ. Sorry хичээ. Sorry seems to be. Яа би бараг хөлрөөд энэ хүү аимшигтай юм бэ. За тэр яг одоо ингээд би та нарт гадаа ямар байгааг үзүүлээ. Тэгээд гадаа ийм байгаа учраас миний сэтгэл санаа бас жоохон буудруу тэмээс. Дахиад гөлөг. Яа хөлөө хомсог тавчлаа. Яа. Унтраач би бараг ингэж хамаг ширээ сандлаа өвдөд энэ одоо бүр баларх нь ахиж гэрэл ах мөгд рүү байхгүй шүү дээ. Энэ салга юу хөө одоо. Димийн хийчих. Энэ салгаад уцаага тавьчих төлөй хамтдаа. Би нэг гэрлээ салгаж тавихгүй одоо энэгээр яг бүдэрч унаад. За тэгээ нэг гэрлүүдээ хураачлаа. За би та нарт тэгээд гадаа юм ухааг хардлаа. Камерыг эргүүлэх хэрэгтэй юм уу? Амар салхитай бороо орсоор л байна. Тэгээд нэг ийм салхитай бүрхэг өдөр байна. Тэгээд би ингээд бороо ингээд шиврээд байна. Яг үнд ингээд харагдаж байгаа л дээ бичлэгэн дээр ганц нэг ийм байдалтай байна цагаагаар. Гэрээ цэвэрлэг байгаа шүү. Яана.
Би нөгөө still Hello Kitty-тэй өмддөг байна. Энэ цонх монхог бол угаах хэрэгтэй. Гэхдээ би угаадаггүй. За тэр яг угаасаа ингээ байн бороо ороод ингээд угаасаа төгсчээд манай энэ шилмэл бол бокс тестгүй угаасаа амар бороо ордог. Шарга. Гэтэ манай сам ингээ урагшаа амар гой харагдаж байгаа. Манай гэрээс ингээд урагшаага ингээд амар гой харагддаг. За. Тэгээд нэг иймэрхүү сонио хачинтай унтал сэрээд би үл нүсээ угаасан. Тэгээд миний бууцны бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Ой. Яагаад subscribe арахгүй юм бэ та нар? Ямар сони юм бэ? Гүнийг дарцаач тээ. Ерөөс миний ингээд subscribe чинь тоосдгүй дээ бүр гайхаад. Ганц голланд авч дарцгаач тээ. Дарцгаач тээ. Ууралж нэг үзэл, уйлж нэг үзэл. Гойж нэг үзэл. Яа. За. Тэгээд намайг follow гэж хуцаж subscribe дарахаа битгий мартаарай. I love you guys. Bye bye.